Эзэн ямар сургууль вэ? Энэ Цэнхуа их сургууль. Аазтай хүртэл тэргүүлдэг мундаг сургууль байгаа шүү дээ. Тэсээ би мундаг сургууль орж олно уу? Орж болдгоо яах вэ? Гэтэ хүн мөрөөдлийнхөө төлөө асар их хичээл зүтгэл гаргах ёстой. Санж явбал бүтэн, сажилж явбал хүрнэ гэдэг үстэй миний яхаа. Энэ бол миний бага нас байна. Яг одоо би Цэнхуа их сургууль дээр ирсэн байна. Тэгээд олон жилийн дараа мөрөөдлийнхөө их сургуульд орсон нь миний хувьд мөрөөдөл биелдэг гэдгийг тод жишээ үзүүлсэн гэж би бодож байна. Сайн байцгаана уу? Намайг Норжмаа Уухтай Амина гэдэг. За тэгээд одоо Цэнхуа их сургуульд олон улсын улс төр болон харилцаа гэдэг мэргэжлээс суралцж байгаа. Би багасаа өвөр Монголын хотуудаар бас хятадаар маш их аялж зугаалах дуртай байсан. За тэгсэн чинь би нэг өдөр одоо Бээжинд ингээд аав ээжигээ дагаад ирсэн. За тэгээд манай аав ээж одоо бид гурав аялж явах үедээ юу харсан бэ гэхээр одоо яг энэ Цэнхуа их сургуулийн кампус дотор нь одоо яг тэр гол хаалган дээр нь би ингээд хамгийн анх удаа орж үзсэн. Маш гоё тоглог орчинтай. За дээрэс нь зам болж исэн болохоор цэцэг навч дэлгэрсэн. Миний хувьд ингээд одоо бодоход яг үлгэрийн юм шиг маш гоё тийм ертөнцид ороод үзсэн юм шиг санагдсан. Тэгээд тэр мөчөөс хойш миний хувьд болохоор би энэ их сургуульд орчих юм бол өдөр болгон ийм гоё кампус дотор ороод ийм гоё орчинд суралцах юм байна гэдэг маш гоё том түлхцийг би олж авсан. Цэнхуа их сургуульд орохоос өмнө би Хүнзэн институтээс зохион байгуулагдж байсан. Одоо дууны тэмцээнүүдэд 3 жил дараалж ороод нийт 2, 3, 4-р байрыг авч исэн. За тэгээд миний хувьд болохоор хүн болгон өөр гэсэн онцлогтой байдаг бол миний хувьд ч гэсэн маш онцлогтой байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр 3 жил одоо дараалж оролцохдоо би нэг л дууг ингээд сонгож дуулдаг байсан. За тэр нь болохоор миний хувьд одоо ч гэсэн ингээд ерөөсөө мартагддаг. За одоо тэр дуунаасаа би дуулж үзүүлье. 没有一点点防备，也没有一丝顾虑，你就这样出现在我的世界里，带给我惊喜，情不自已。你存在我深深的脑海里，我的梦里，我的心里，我的歌声里。你存在我深深的脑海里，我的梦里，我的心里，我的歌声里。Энэ дуу миний хувьд яг л нэг тийм гоё мэдрэмж төрүүлээ. За дээрэс нь бас хайрын тухай дуу байсан болохоор миний хувьд ингээд амар гоё дурсамжтай дуу байсан. За тэгээд одоо бол яг тэр дуугаа ингээд сонсохоор ч юм уу бодохоор ерөөсөө миний яг тэр Цэнхуад орохоос өмнөх үе шатууд нэгэ бодогддог байсан. Манай Цэнхуа их сургууль нь болохоор Аазтаа нэгт ирэмблэгддэг. За мөн бас Хятадтаа нэгт ирэмблэгддэг ийм сургууль байгаа. Юугаар алдартай вэ гэхээр илүү олон төрлийн инженеруудыг бэлтгэдгээр онцлогтой. Тийм ч учраас манай сургуулийн физик болон математик за мөн бусад лаборатори нь маш сайн байдаг. Тийм ч утгаараа би яг одоо Цэнхуа их сургуульдаа ирээд за хоолны газар орсон ч одоо кафе орсон ч за эсвэл бүр спортын заал орсон ч юу н айгу хачирхалтай байсан бэ гэхээр хятад хүүхдүүд болон гадаад оюутнууд ингээ бүгдээрээ хичээлээ хийгээд суудаг нь одоо миний хувьд маш их анхаарал татчихсан. Тэгээд миний хувьд энэ бас маш одоо сурах хүсэл эрмэлзлийг их төрүүлж гисэн. Энэ жил манай Цэнхуа их сургуулийн 114 жилийн ойн баяр болж байгаа. За тэгээд өмнө нь би яг баг балчир насндаа Цэнхуа их сургуулийн хашаагаар анх ороход маш гоё үлгэрийн одоо тийм далай үлгэрийн ертөнцид
ирсэн юм шиг тийм гоё ингээд олон өнгөтэй маш олон хүмүүс бууж гисэн маш тийм гайхалтай газар байсан. За тэгээд яг 3 жил сураад одоо сургуулийгаа таниад ирсэн чинь манай сургуулийн олон барилга нь маш олон хятадын түүхтэй. За тэгээд олон түүх соёлтой. Хамгийн гол нь хэм бол манай сургуулийн одоо бүх энэ барилгуудад ерөөсөө сурагчдад зориулсан. За тэгээд маш олон лабораториуд, олон төрлийн юмнууд нь болохоор маш миний анхаарлыг татсан. Тэр ч утгаараа зөвхөн манай сургуульд гэх юм бол 8-9 номын сан байдаг. Энэ 8-9 номын сан нь болохоор бүгдээрээ өөр өөрийн гэсэн тусгай номнуудын ертөнцтэй. За тэгээд маш өөр өөрийн гэсэн үүрэг чиг баримжаатай байдаг. Тийм учраас миний хувьд одоо бага балчир насндаа очиж исэн тэр харах өнцөг болон одоо 3 жил сурсан энэ хоёр өнцөг бол одоо маш ялгаатай гэж би бодож байгаа. Amina Norchma, Mongolia. За би тэгээд сайн Miss Global тэмцээнд Монгол улсаа төлөөлөөд оролцоод ирсэн. Одоо яг энэ Miss-ийн тэмцээнд орохын тулд хагас жилийн одоо маш их хүнд бэлтгэлийн үндсэн дээр за яг тэгээд тайзан дээр гарсан байгаа. Тэр дундаа бараг 10 эдэн килограмм нийт хаяа. За тэгээд энэ тэмцээнд одоо нийт 75 орны гоо бүсгүүчүүдтэй улс орноо төлөөлөд оролцож байна гэдэг бол миний хувьд маш том одоо чадвар. За дээрэс нь маш одоо тийм бус хүмүүсийн итгэлийг хүлээлгсэн тийм зүйлс байсан учраас одоо маш их хичээж оролцсон байгаа. Тэгээд энэхүү тэмцээн маань болохоор одоо нийт 3-4-7 хоног үргэлжилсэн тэмцээн болсон. За тэгээд миний хувьд болохоор одоо 8 сарын сүүлээр бас нэг том Miss-ийн тэмцээн байгаа. За энэ тэмцээнд болохоор юугаараа онцлогтой вэ гэхлээр дэлхийн оюутны Miss гэдэг ийм тэмцээн байгаа. За миний хувьд болохоор саяхан 2 сард Miss Global тэмцээнд Монгол улсаа төлөөлж явсан бол за энэ 8 сарын тэмцээнд дэлхийн оюутны Miss гэдэг утгаараа Цэнхуа их сургууль болон их сургуулаа төлөөлж явхаараа маш их онцлогтой байгаа. Тийм ч учраас миний хувьд маш том үүрэг хариуцлага гэж би бодож байгаа.